Манж эзэн хаанаас баталсан хуулийн төсөлд хүнийг албал заавал амийг амиар солино гэх явдалгүй. Алагдсан хүний ар гэр авгаа хүүхдийг асар тижих эд мөнгөөр амийг үнэлэн төлөх зэрэгээр нөхөн төлж болно гэжээ. Энэ гадаадын төрөмгийлэгч, мөн хөвлөгчд, худалдаачд, дотоодын баяд ноёд язгууртан дээдсийн ялт хэргийг хаацайлах хэрэглүүр болж улмаар эд хөрөнгө ахуулаар төрий барьж аюулт аллах, хядлах, бий болох эрхийн баталгаа бий болгож байлаа. Товоо зэрэгч тэргүүтээ Монголоо гэсэн сэтгэлтнүүд үүний эсрэг цэцэргүй эсэргүүцсэн боловч эс дийлэн уг хууль батлагдж хамгийн үнэтэй хүнийг мянган лангаар тогтоон үнэлж ар гэр эхнэр хүүхдийг асран тэтгэх буюу өөртөө өмчлөн авч өргөж болно гэж заажээ. Товоо захирч үүнийг туслахын тулд аргас эдэн 8 хүнээр 4 гисхий ховдтой юм дамжуулан чуулганд оруулж гиндэ. Баяд ноёд амбас эзэд бидэнд бэлэг шан өргөх нь гэж баялцааж гортон харж гартан тосгод бэлтгэн бишэлцэн сууцгаан гин товоо захирч хэмиг босгож явснаа. Манжин амныг заамдан авч дарж унгаад утгаас суулан авч хурц цэрийг хоолой дээр нь тавьж оглох дүр үзүүлээг нь амбан арай хэдэн ам ангаач чи яаж байна гэхэд би чамааг би та нарыг алах Монголын хөрөнгө нэг байтугай нийт та нарыг 1-2-оор наалаад төлөөд байхад хүрхээр байна. Тэр ховттой мөнгийг харвуу. Улаан голөгч нь тасалчаад залуу хадныг чинь аваад явлаа гэхэд амбан чи болбо намайг өшөө хуулаа цуцлуваа хүнийг албал амийг амиар төлнө гэж хашгирч ийхүү товоо захирч харгас хуулийг өөрчлөн харц олноо аварсан гэдэг.